Орон төрийн хүмүүжигчтэй тэв нөлөөс бэлтгэн хүргэдэг нээлттэй хүн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар тавхад хүрэхэд бэлэн боллоо. Бид тэгэхээр Монгол улсын нийгэм эдийн засгийн өмнө тулгамдж байгаа асуудлуудаа шийдвэр гаргах тийм байр суурь хүргэдэг. За тэгвэл бид энэ удаад Монгол улсын үйлдвэрлэлийн салбар тэр дундаа хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тулгамдж байгаа асуудлууд. За үйлдвэржилтийг бид ямар шатанд явж байгаа талаарх мэдээллийг Best Food компани ерөнхий захирал Бат хоёрыг өрн оролцуулж энэ асуудлыг хөндөх гэж байна. За тэгэхээр бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань оролцож байгаа танд баярлалаа. Тэгэхээр хоёул ярилцлага эхлэхээс өмнө өнөөдөр Монгол улсад энэ хөнгөн үйлдвэрлэлийн салбар ер нь ямар шатантай явж байна. За 90-ад оны тэр үйлдвэржилтээс өнөөгийн энэ хэмжээнд Монгол улсын үйлдвэрлэлийн салбар хэр хэмжээнд хөгжив. За тэр дундаа төр засгаас гаргаж байгаа бодлого шийдвэрүүд маань энэ салбарыг хөгжүүлэхэд бас чиглэгдэж байна гэдэг асуудлаас хоёул ярилцлага эхлэх зүйт бол. Ер нь яг бас яг хөнгөн үйлдвэрлэл, ер нь үйлдвэрлэлийн салбар зүгээр зогсохгүй байна л да. Гагцхүү нөгөө бодлогыг хаана яваад байна гэдэг чинь чухал шүү дээ. За сүүлийн үед ингээ харж байхад янз бүрийн сан үсгдэл одоо ажлын байрыг нэмэгдүүлнэ гэн үйлдвэрлэлийг сайжруулна гэн. Гэтэл яг ингээ хөрсөн дээр ингээ гараад ингээ тодтолтой хийхээр яг бидний яг үйлдвэрлэж байгаа юм яг хэрвээ тий. Ингээд харах юм бол үйлдвэрлэлийнх нь хөгжил магадгүй одоо чи бидрийг ярьсан яриагүйгээр баг тодорхой шүү дээ, ойлгомжтой болж шүү дээ. Зүгээр яг ингээд хөндлөнгөөс ингээд ажиллаж байхад яг тэр бодлогод хөрсөн дээрээ буух хэрэгтэй болцсон юм болов. За энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа хүмүүс нэг эрх шиг хармаар байхгүй тий. Энд чинь нэг Монгол улсын нэг эрх шиг гэж нэг юм байна шүү дээ тий. Тэгэхээр тухайн тэр зээлжилт хөтөлбөрчлөлт яг эзнээ олж гин үү? Бас. Тий. Одоо бол ерөөхдөө харж байхад бол ихэнх нь бол ингээд аюу гой тийм юу бодолт хийцэн тий. Нэг гоё юм хүсцэн ингээд л явж байхад санхүүжилт нь олдохгүй байх жишээ нь тий. Санхүүжилт нь олдож байхад нөгөө ажил хүч нь олдохгүй байх жишээ нь. За тэгээд аль аль нь болж байхад нөгөө гадны нөгөө хямдтай бүтээгдэхүүн тэн дээр ингээд өрсөлдөд бас дийлэхгүй байх жишээ нь. Ийм л юм л харагдаад байна л да. Энэ одоо хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ингээд хоёлаа англиад үзье. За үйлдвэржилтээсээ тусдаа ингээд аваад үзье. Тэгэхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбарын маань өөртөө уг нь бол одоо яг өөртөө л зүтгээд байна гэсэн үг. Төр засгийн шийдвэр маань яг бодит орчиндөө бас хүрхгүй байх магадлал нь илүүтэй байгаад байна. Би энэ дээр юу буруудах гэдэг нь өнгөрсөн үед үе үеийн засгийн газруудын гац ярьж байсан асуудал. За энэ манай парламент бас 2-4 жилийн хугацаанд насжилдаг. Энэ дэш хилдэг үг нь ард түмэнд амлаж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг үг. Жижиг дунд үйлдвэрлэл хөнгөн үйлдвэрлэлээс доош хатанд. Гэхдээ тэр хэсэг бүлэг аж ахуйн нэгжүүдэд маш бага тооны зээлийг олгодог. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд энийг ингээ харах дээр үр ашиггүй санхүүжилт хийсэн байна гэдэг ийм төр зураг гараад ирж байна л да. Тэгэхээр энэ одоо яг нөгөө таны хэлээд байгаа нөгөө нэг яг эзнээ олохгүй байна гэдэг юм дээр л очиод байна. Тий. Яг эзнээ олохгүй байна гэдэг нь болохоор магадгүй те миний зүгээр одоо харж байгаагаар бол жишээ нь социализмын үед маш олон сайхан үйлдвэр байлаа. Тийм ээ. За тэгвэл тэрийг одоо юу гэдэг тэр удирдлагын төвшөнд ингээд сайхан менежментийн янз бүрийн хувьчлаар авчлаа. Тэг өнөөдөр яг тэд нэгэнт ингээд байгаа бааз суурин дээр суурлаад цаашаа менежмент хийгээд тийм ээ. Тэгээ энэ улсын дэмжлэгийг одоо гаргаж байгаа дэмжлэгүүдийг авцсан бол одоо өчнөө бол мянган ажлын байрыг бий болгож байгаа шүү дээ. Өнөөдөр бид нар яаж нөхөр хувцас гаднаас авч байна. Би одоо хувцсны яг импорт хэдийн хувьтай байгааг би сайн мэдэхгүй л да. Жишээ нь тавилга буюу ахуйтай холбоотой үйлдвэрлэлийн салбарыг харахад 83% нь импортынх байгаа байхгүй. Тэгэхээр өөр бусад салбаруудыг аваад үзэх юм бол мөн л нэг иймэрхүү тоо гарах байх. За яг 100% одоо юу гэдэг зах зээлээ эзэлсэн бизнес бол манайд бол байхгүй байх. Гэхдээ заавал 100% эзлэх албагүй л дээ. Тэгэнгүүт яаж нөхөр ерөөхдөө нэг бодлого маань өөрөө чиний түрүү хэлдгээр те жижиг дунд үйлдвэрлэлийнхэндээ баг ноогдоод томууд руугаа ингээд анхаарат байна гэж ярьж шít. Энэ бол яг харахгүй үнэн бохгүй. Чинь одоо манай компанийн хувьд бол 300 гаруй ажиллаж байна. Тэгэхээр энэ компани бол өрхийн үйлдвэрлэлээс эхэлсэн. Тэ өрхийн үйлдвэрлэлээс. Одоо нэг түрүүний кэшнд одоо жижиг үйлдвэрлэл. Тий жижиг дунд. Одоо 1.5 тэрбумаас тотгош орлоготой гэж байна шүү дээ. Тэгэхээр чинь тэр 1.5 тэрбумыг бол өрхийн үйлдвэрлэл олоход хэцүү. Тий. Гэхдээ мэдээж жоохон зохион байгуулалтанд ороод тий компани одоо хуулийн этгээд болоод зохион байгуулалтанд оруулж байгаа компаниуд бол одоо яг эхлэл бизнес гэсэн үг шүү дээ. Тэгээ мэдээж яг эндээсээ яг салбараас шалтгаалаад янз янзын орлого байгаа бахал та. Тэгэхээр яг энэ жижиг дунд бизнесийн чиглэсэн бодлого дутагдж байгаа шалтгаалаад бидний нөгөө яриад байгаа ажилгууд л хүн амын орлого шүү дээ тий. Энэ асуудал чинь хөндөгдөд байгаа мó гэж би харж байна л да. Жишээ нь одоо за манай компанид би зүгээр яг өөрийнхөө компанид жишээ авъя тий. За бид нар өнөөдөр сарда татвар бараг
100 хэдэн сая 200 сая руулд хүлээл төлж штэ. Гэтэл бид нар адилхан өрхийн үйлдвэрээс эхэлсэн. Нэг удаа л одоо улсаас нэг 11 сая төгрөгийн зээл авсан. Өөр бусдаараа бидэрт ямар дэмжлэг байгаа юм бэ? Бидний зориод юм бол ажлын байртай болъё, ажилтай болъё, орлоготой болъё. Дээр нь тэр импортын бүтээгдэхүүнийг орлох тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж өгье. Тэ? Өнөөдөр нөгөө харамчун хамгийн үрлэгэн гэдэг шиг энэ зах зээл дээр хямд үнэтэй бүтээгдэхүүн орж ирчээд нөгөө хийх гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүс чинь дарлаад шин. Тэгээд энэ дээр нь бид нар ингээд ямар боломж байгаа ингээд чадах нэг л тэмцэж чинь. Гэхдээ бид нар дандаа хямрал яриад те төр хийх ёстой, улс хийх ёстой гэж яриад хаас илүү бүх шатандаа ингээд нэг гоё эвцэлдэх хэрэгтэй байна л да. Өнгөрсөн энэ 3-4 жилийн туршид дандаа хямрал ярьлаа шүү дээ. Бид нар ч гэсэндээ бас айдас. Тэг ягаад тэгэхээр ингээ нийгмийг ингээ очрож шүү дээ баг тий. Хямрал болж шүү та нар алхаа байлаа шүү гэдэг. Бид нар айдас. Тэг бид нар энэ хугацаанд яаж хийхээр дандаа нөгөө хасах зорилго тавьж шүү. За одоо айдсан. Юм ороод хямрал болж магадгүй. Тийм. Тэгсэн чинь нэг л мэдсэн чинь яаж гэнэ 40 ажлын байр, 60 ажлын байр, өнгөрсөн жил 100 ажлын байрыг бий болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр яг хөөхөөрөө бид нар нэг юм гоё эвцэлдээд нэг бие биенээ дэмжсэн тий нийгмийн өөрөө одоо жишээ нь үйлдвэрлэгч гэдэг хүний зовлон яг өөрөөсөө хийж үзэл мэдэрнэ шүү дээ. Мэдээж тийм. Тийм. Тэгэхээр тэрийг л нэг ойлголцох хэрэгтэй байх л та. Тэгээ одоо яг гол асуудал би бас энэ дээр юу яриад байна гэхээр манад бол одоо яг энэ салбарыг за хуучин бол бидний гарах шиг боллоо. Алтан үеийн засгийн газрын үед ажил дээр яам биш тусдаа гаргаж нэг ажиллуулах шиг боллоо. Гэхдээ яг одоо жишээлбэл энэ бол ажил дээр яам гэхээр Монгол улсын тэр чиглэл багтаасан үйлдвэрлэл. За одоо тэр хүнд бас ярьлаа. Өнөөдөр Монгол улсын зах зээл дээр дотоодын үйлдвэрлэл гэхээс илүүтэй гадны импортын хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн ихээр орж ирж байна. Одоо энэ дээр яг хоёулаа ингэж жишээг авах. За танах бол дотоодоо үйлдвэрлэж байна. Нөгөө тал гаднаас импортоор бараа бүтээгдэхүүн оруулж иддэг субъект. Энэ хоёрын хооронд нөгөө нэг зохицуулт механизм бас сул байдаг гэдэг шүүмжлэл өгдөг л да. Тэр дундаа одоо энэ яг би тавилга болон мебелидэлтэй холбоотой энэ салбарын хүнд хэлэхэд энд эсэргээрээ одоо шивэл танаа дээр одоо 300 ажлын байр бий болгож байгаа энэ нөхцөлийг бас боомлдог ч юм уу энэ эдийн засгийн савлгаа гэж яригдахад нь энэ бас хүн дээр тусдаг ч юм уу ийм орлого бас компани үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөх нь илүү хэр хэмжээнд байт юм бол. Тэг яг ер нь бол одоо бодлого ч маш чухал байна шүү дээ. Тэнд одоо доор ингээ хитэн хүн бужигнаад яах юм бэ? Тэгэхээр бодлого зөв байх хэрэгтэй. За ажил үйлдвэрийн яамд салгай гэж юм тийм салгай гэж. Салгай гэвэл зөндөө хэрэгцээ байна. Жишээ нь одоо манай компани болохоор яг мужаан гэдэг мэргэжилтээр суурилсан үйлдвэрлэл. Тэгэхээр энийг ингээ харах юм бол өнгөрсөн хугацааных нь юг харж явах юм бол ой модны яам тий гэдэг нэг яам байна. Дахиад тусдаа дахиад яамтай үйлдвэрлэлийн хариуцсан ингээ хоёр яам. Тэгээ хоорондоо ингээ уялдаад ажилладаг гэсэн. Тэгэхээр өнөөдөр бид нар жишээ нь байгаль орчны яамд харьяалагдах юм уу? Хамааралтай юм уу? Эсвэл одоо хөдөлгөөний яамд хамааралтай юм уу? Эсвэл одоо хөнгөн хөдөө аж ахуйн үйлдвэр яамд хамааралтай юм ингээд эзнээ хайх юм бол бараг хэцүү. Яагаад тэр хин энээр нь үүсвэлмээр байна шүү дээ. Тийм үстэй. Өнөөдөр та нар хараа л та. Ой шатчих. Шалтгаан нь юу юм? Тэр ойг бид нар арчлаагүй л байгаа шүү дээ. Зөв зохистой менежмент хийгүүд л баггүй. Тэнд ой босоогоор өмхөрж байна. Байгаль орчны яамнаас гарч байгаа мэдээлэлээр 80 гаруй хувь нь бол одоо ашиглахгүй болохгүй болсон ой байна гэж яхад иргэд юу гэж харж байгаа нөхөрөө ерөөсөө энэ мод ашигладаг хүмүүс бол байгалаас үтгээд байгаа л гэж харж байгаа. Тийм үү? За нөгөөтэйгөр яг энэ ой модыг чинь цааш нь эргэлтэнд оруулах гол салбар нь бол тэр модыг чинь нэмэн өртөг үүсгэж эдийн засгийн эргэлтэнд орно шүү дээ боловсруулна. Тэгэхээр тэр салбарт нь одоо бодиттой ингээд хүчтэй компани байхгүй. Тэ? Одоо бид нар ч нөөстэй хүчтэй гэж харахгүй байна. Гэхдээ бидрээс хүчтэй нэг юм. Нөгөө хятад байгаа байхгүй. За тэнгууд нөгөө нийт 83% импортыг чинь 60% нь хятад хийж байгаа л тэр зөрүүлсэн ямар бодлого байх. Бид нар хятадыг юу гэдэг нэг гоочлоод байгаа биш байхгүй. Хятад өөрсдөө бодлогоор тийм хийдэг. Жишээ нь машины үйлдвэрлэлийг зохицуулахын тулд 500% татвар хүртэл байж байна. Тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн засгийн газрын үед нэг юм шийдвэр гарлаа л да. Энэ модон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүсийг дэмжээ. Тэгээ бодвол одоо сангийн яам бүх ажил үйлдвэрийн яамны судалгаа гаргаад 15 нэмэгдүүлж байгаа байх л да. Би зүгээр энэ дээр аягүй гомдолтой байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тавилгын салбарын татварыг 15%-аар нэмэгдүүлнэ гэдэг бол бидэрт аягүй том боломж байхгүй. Яагаад гэвэл бидний өрсөлдөх чадвар 15%-аар нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Гэтэл яаж нөхөр зөвхөн буудан одоо татвараас ингээ ялгаа хийцэн. Зөвхөн буудан. Одоо төрөлжүүлж юм гэсэн үг тийм. Тий, одоо яг нөгөө гайлын код гэж байгаа шүү дээ. Тэр гайлынхаа кодоор л ялгаа хийчих байгаа байхгүй.
Тэгэхээр яаж нөхөр яг нэг үйлдэлт бол өнөөдөр ингээд та нар хараа л та. Ахуй хэрэглэн дээр яг үндэсний үйлдвэрлэл гэж яригадаад байгаа нь хэн байгаа юм бэ? Тэ? Буудна л байгаа шүү дээ. Тэ? Буудна л менежментээ сайн хийж шүү дээ. Зөвхөн манай компани тухай яриад байгаа биш. Тэгэхээр өнөөдөр мэдээж энэ үндэсний үйлдвэрлэл нэрийн дор бас компаниуд байна. Тэ? Үндэсний үйлдвэрлэгч. Тэгэхээр тэдэрт яг хөхөр нөгөө дотооддоо үйлдвэрлэж ихаар үндэсний үйлдвэрлэл нэрийн дор импорт хийх нэрээ амар баг. Нэг талаараа. Тэгэхээр бид нар зах зээлийн хамгаалал гэж байгаа бол бодлогын түвшинд юм хийх хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь тэрийг гайл дээр ярих хэрэгтэй юм уу, тэ? Татвар дээр ярих хэрэгтэй юм уу? Бид нар тий өнөөдөр жишээ нь түрүү эхэндээ ярьлаа шүү дээ. Бид нар ингээд сард одоо 100 гаруй сая, бараг 200 сая төгрөгийн татвар төлдөг. Одоо нийт одоо нөөтөд бодъё, тэ? Нийгмийн өртгийн татвар, хүн амын орлогын татвар, нийгмийн даатгал энэ төр гэж төлж байгаа мөнгөө бодох юм бид нар хангалттай мөнгө төлж байгаа боловч буцаад нийгмээсээ бид нар юу авч байна? Тэ? Нөгөө хөрхийн энэ ард иргэдэл биднийг дэмжиж шít. За энэ үндэсний үйлдвэрлэлийн, за энэ авчиг гэл ингээл чадах чинээрээ дэмжээл бид нар ч гэсэндээ бас нэг хариуцлага үүрэх гээл илүү чадваржуулаад, чанаржуулаад одоо юу гэдэг материалаа улам сайн болгох гол Оросоос зарим нэг хэсгийг авчирж гин тэ. Зарим нь Монголдо байгаагаасаа ингээд одоо хамтран ажиллах гэрээ хийгээд ингээд эрсдлээ тооцоод юм хийж гин. За нэгэнт одоо хойно байхгүй, Монголд байхгүй юм аа урдаас оруулж ирж гин, орж ирэхдээ альхаар бүр цаанаас илүү нөгөө дэлхийн зах зээлээр гардаг тэр материалуудыг оруулж ирж гин гэдэг чинь ингээд бид нар хариуцлага түншилж болоод байгаа байхгүй. Одоо хамгийн гол нь төр нийгэм хувьчил түншлэх цаг нь болчихсон юм болов уу гэж би харж байна. Бас энэ тогтолцоог бид нар бас нэг өөрчлөх хэрэгтэй. Одоо түрүүн бас хоёул энэ дээр нэг ярьлаа. Энийг бас хүндсэн зэрэг болов. Өнөөдөр за жишээлбэл танах бест бууд тийм ээ. Одоо буудингийн салбарт оролцогч өрсөлдөгч гэсэн. А энэ зах зээл маань өнөөдөр Монголын нөхцөл тэр нь ямар байна вэ? Гадны тэр импортоор оруулж ирж байгаа хил гайлын хямдуудаа орж ирж байгаа чанартай чанаргүй. Тэр тавилгуудаас бас ялгарх онцлог нөгөө талын зах зээл дээр энэ эзлэх байр суурь энэ бол байна гэж харж байна. Одоо тэр гаднаас орж ирж байгаа бараа бүтээл бид нар бас нэг жоохон цензуур тавьчих гэдэг юм тийм байгаа. Яг хуу цензуур тавих хуулийг би түрүү хэллээ шүү дээ. Хэрвээ 15%-аар нэмэгдүүлэх юм бол тэрний хэрэг ажлын байр л нэмэгдэнэ. Тийм. Мэдээж энэ цоорхоо байгаа учраас нөгөө импортын бүтээгдэхүүн чинь буураагүй гэсэн үг шүү дээ. Адилхан л нөгөө юу бизнесийнхаа зарчмаар л өрсөлдөж байгаа. Гэхдээ энэ өрсөлдөөний чинь цаана асуудал байна. Жишээ нь юу гэдэг өнөөдөр нийгэм өөр аягүй том одоо нөгөө ямар ч мэдээлэлд итгэхэд хэцүү болчихлоо шүү дээ. Тэнгүүд яаж нөхөр одоо чи нэг буудын сонирхоод худалдаа авах чад чамд юу гэдэг те нэг бүтээгдэхүүнийг 80% хямдарсан. Гэл тийж байгаа байхгүй юу? Тэнгүүд чи алив нь явах юм. Адилхан үнэтэй. Үндсэн үнээр байгаа 80%-тэй. 80% нь л явна шүү дээ. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйн ерөөсөө тэр нэг байгаа тэр үзэл бодол одоо юу гэдэг байгаа тэр мэдээлэл дээр одоо далиндуулаад тоглолт хийж чадчихлаа л да. Одоо 80% хямдраад зогсдгүй нэг хэдэн компани байна. Тийм үү? Тийм ба. Тий. Эсвэл юу гэдэг ингээд одоо яг тийм за бид нар бол нэг өрсөлдөгчөө бизнесийн нэг зарчим байдаг л да би энэ муулдгүй. Гэхдээ яг үннийг бас мэдэх хэрэгтэй л дээ. Ялчгүй бидний зарж байгаа үннээс те нөгөө ашгаа нэмсэн үнээр өөр газар борлуулж чинь юм байж л байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол одоо бид нар ингээд ойлоод байх юм биш. Цаана тэр татварын ч юм уу янз бүрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй л дээ. Эрх зүйн орчин. За тэр яг одоо хэлээд байгаа. За манай засгийн газар явуулсан улсын хурлынхан бол 90 тийм нэг зорилттой бүлгийн ямаг ч юм уу одоо шибэл танах бол мэдээж бас бүх юмаа дотоодоос 100% бас хангаж чадахгүй байгаа. Энэ одоо үйлдвэрлэлийн төв хийдэг шиг юм тий. Хил гайлаар мэдээж орж ирж байгаа. Энд нөгөө талдаа нөгөө татварын асуудал. Манайхан бол одоо зорилттой бүлэг шиг юм уу хөдөө аж ахуйн техник тоног хөрөмж шиг юм уу үйлдвэрлэлтэй ч гэдэг юм ингээд татвараас чөлөөлдөг. Энэ юм татварын хөнгөлт идэлх тохиолдол юм хэр байна вэ хөнгө үйлдвэрлэхэд? Ер нь яг хоо энэ татвар гэдэг чинь аягүй чухал байна л да. Татвараар бол ерөөсө бодлогыг бол яаж болохоор байна л да. За том төхөөрөмжийн татварыг чөлөөснөрөө бол аягүй том боломж байхгүй юу? Тэр том төхөөрөмж чинь дагаад технологи нь орж ин тэ илүү ингээд тухайн компани чадамж нь улам сайжирна шүү дээ. Татварын орчингоо цаашаа үргэлжлүүлээд ярихад одоо та бас түрүүн хэлжсэн бид нар одоо сард одоо шибэл төчний ажилтны цалин хүн амын орлогын татвар гэдэг татварын орчингийн хувьд дээр нэр хэрэг. Одоо яг би энийг юутай жишээлдэг юм гэхээр за бүгд бид нар ойрынхоо хуршааг авч үзье. Бүгд намд хятад ард улсад үйлдвэрлэлийн шинээр нэгж байгаа тохиолдолд бол татварын хугацаа тавьдаг, татвар авдаг. Тэрүүгээр нь өөр өөрөг нь хөгжүүлэх тийм механизм хийдэг. Гэтэ энд нь зүгээр жилийн квот тавьдаг.
А манайх бол шинэ компани үүсээд гараад ирлээ татвараа шууд тавьж эхэлдэг. А энэ эсрэгээр одоо яг тэр сүүлд одоо яриад байна л аж ахуйн нэгжүүд маш ихээр хаалга барьж байна гэдэг. А энэ бол манай дотоодын өөрсдийнх нь энд бол дотоодын өөрсдийнх нь үйлдвэрлэгчч байна. За гадны дамжуулагч компаниуд ч байгаа. Энэ бол татварын орчин маш чанга гэдэг дээр. Яг хоо татвар чинь өөрөө дотроо бас янз бүр байгаа шүү дээ тий. За нэмэн үртгийн татварыг бол хөсөөсөө төлөх ёстой. Тийм үү? Ашигын татварыг бол ер нь бол 3 жил дотроо бол ер нь бол X тайлан гаргаа явуулж болно гэж байгаа шүү дээ. Тухайн компани өөрөө тий ашигаа тодорхойлоод эхлэх юм бол татвараа төл наан нь бол одоо X тайлгууд явуулж болно л гэж байгаа. Тэгэхээр энэ бол нэг талаараа бол бас манай төрөлсийн бодлого зөв хардсан болов. Зүгээр ер нь бол яг бизнес юу гэдэг вэ гэхээр хэрвээ нэг бизнес 3 жил дотроо дампуурчих юм бол тэр цаашаа явдаг. Хэрвээ 3 жилээ даатсан бол цаашаа явах боломжтой байдаг юм л та. Тэгэхээр бол нэг талаараа бол яг энэ аж ахуйн нэгжийн албан татвар бол айгүй зөв юм шиг надад харагдтыг. Мэдээж тэр татвар гэж яриад байгаа юм чинь бол одоо ашигын татвар чинь нэг өөр шүү дээ. Тий. Нэмэн үртгийн татвар чинь болохоор тэгэхээр нэмэн үртэг үүсгэж байгаа бол тэр 11%, 10% төлнө шүү дээ. Тий. Тийм татвар байхгүй. Зүгээр гайлын татвар гэдэг маань өөрөө бас учиртай тий. Жишээ нь 15% төлөхөд 10% нь бол нөгөө нөөтийн татвар болоо авчдаг. 5% нь бол гайлын татвар болоо авчдаг байхгүй. Тэгэхээр яаж нөхөр одоо би түрүү юу тавилгын татварын тухай ярьлаа шүү дээ. Бид нар заавал юм болгоныг ингээл үүдээ нөгөө харлуулах гал хараад тахаас илүү яг ямар хаалга нэгдээд ямар хаалга хаагдж нүдийг аюулсан харах хэрэгтэй юм шиг л. Жишээ нь би одоо түрүүн гомдолч юм будинга бодох юм аюу гомдлмоор байгаа байхгүй. Ягаад тэгэхээр ингээд ялгаад 15%-аас ялгацсан. За тэгвэл тавилгын импортын татварыг 15% нэмэгдснээр манайх тавилгын үйлдвэрлэл дээр одоо боломж бий болгож болж байгаа байхгүй юу. Би сая хэллээ шүү дээ өнгөрсөн жилийн хугацаанд бид нар бараг 100 ажлын байр бий болгосон гэж. Тэгэхээр тэр 50 ажлын байр чинь тэр 15% татвар болохгүй. Тэгэхээр эн чинь зөвхөн одоо манай тэр стайл гэдэг тавилгын компанид одоо давуу тал болж байгаа биш олон компанид давуу тал болж байгаа. Энэ чиглэлээ. Тийм энэ чиглэлээ. Тэгэхээр ерөөсөө энэ нөгөө бодлого гэдэг маань юугаар хэрч хөөхөрөө жишээ нь одоо бид нар ингээ харах хэрэгтэй л дээ тий. Хөдөлмөрийн яам ажилтай орлоготой болохын тулд одоо нөгөө амжиргааг дэмжих зорилгоор ингээл мөнгө зарцуулаад байна. Тэгээд тэрийг нэг талаараа бас эзнээ олцсон гэж хэлэхэд хэцүү, олоогүй гэж хэлэхэд хэцүү. Яг тэр өнөөдөр надад тийм мөрөөдөл байна л да. Тэгээд бид тэр мөрөөдлөө хийх гэсэн чинь надад менежмент байхгүй. Тэгэх юм бол менежмент байхгүй бол миний мөрөөдөл тэгэл дуусна шүү дээ. Би тэрэн дээр санхүүжилт аваад яах. Тийм үстэй. Тэгэхээр тухайн тэрийг авч байгаа хүн менежменттэй байна уу гэдэг нь чухал байхгүй юу? Тэгэхээр энийг хараагүйг шалтгаалаад олон тийм одоо амжиргааг дэмжих төслүүд амжилттай явсан байгаа, амжилтгүй явсан ч байгаа. Тэгэхээр бид нар ингээ харах юм бол бас тэр салбарыг түшилчмээр байгаа үстэй тий. Магадгүй одоо юу гэдэг өөр бид нар хийгээд байвал зөндөөл юм байна шүү дээ. Тийм үстэй. Жишээ нь бол сайхан Монгол буудан дээр амтхыг одоо амрахыг тухлахыг хүсэж чинь тий. Сайхан модоор хийцэн гоё стинг тавиад тий. Гоё дизайн гоё. Тэгэхгүй модоор хийцэн гэхэр л нэг одоо бидний шинэ төрхөнд нэг юм нэг лагцсан модал харагддаг болчихлоо шүү дээ. Гэтэл энэ чинь технологи гэдэг юм чинь шал өөр юм байна таахгүй дизайн гэдэг юм чи тий. За гэдэг ч юм уу ингээ хэрэглээгээ бодлоо. За бүр боли шиг сайхан түүхий юу сайхан шинэ өрөм идмээр шүү дээ. Араа бас өөр бас нэг үзчихмээр шүү дээ. Гэхдээ харин чи шинэ өрөм идмээр шүү дээ. Тэгэхээр тэр малчин гэдэг хүмүүс маань хөрхэн хамтад яж нөхөрөө цагаан эдэгээ одоо сайхан ингээд боловсруулад тий бас зах зээл дээр мөнгө олмоор шүү дээ. Гэтэл энэ дэр өнөөдөр яаж нөхөрөө энэ салбарыг чинь за тэгсэн чинь тэнд нэг ой ашиглачмаар байдаг тий. Одоо төлөхгүйгээр нэг сайхан нэмэн үртэг үсэн. Ингээд ийм гурван талын хэрэгцээ байна шүү дээ. Тэгэхээр энэ гурван талын хэрэгцээг л нэг болзор төр аваачих хэрэгтэй юм болоо гэж би хараад байгаа. Энд бол одоо яг наад чинь бол төрийн зохицуулах. Төр бол энд менежер үргээр оролцох. Субъект. Энэ асуудлыг хөндөжсэн юм болов. Нөгөө талдаа энэ хөнгөн үйлдвэрлэлийн салбархан. За тэр дундаа би яг одоо ингээд тавилга мэб хэвлэлийнхнийг ингээд ингээд онцоод үзэл та танаас салбарх ингээд энэ хоорондоо зөвшөлдсөд энэ асуудлыг энэ хөндөжсэн юм болов. Төр засгийн төвшин тэр салбар яам хариуцах газрууд нь ингээд санал ирнэ хөрвүүлжсэн юм бол энэ дэр энэ хэр арайчжсэн бол. Яг хоо бид нар бас нэг ийм юм шиг байна тий. Урд хуртгаал хийгээл явж ивэл болоо гэсэн баталтай. Яг тийм ч юм бол. Одоо жишээ нь нөгөө тэр модорын мэддэг хүмүүс ч өөрхөн хамтад тий тэргээ хийх гээл ингээл үзээд байгаа болохоос биш. За энд боломж байна шүү гэд яг төрлөө очиод ингээд
хандцсан байхгүй шүү дээ. Төрөөс юу нэг чинь нөхөр мөнгө л нэхэд байгаа байхгүй. Тэгээд тий. Тэгээ мөнгө чи яг юу ихт тэгээд яг юу их гээд байгаа наа мөнгөөрөө гэхээр бас тодорхой биш. Яг тэр өөрөөсөө төслөө бичиж чадахгүй тий. Юм хийн гэхдээ тэрийг бас зах зээлээр гаргах бас юм эсвэл гэдэг тийм үү? Тий, ойлгуулж чадахгүй. Тийм үү? Тэгэхээр энэ өөрөө яг хөөхөр мэдэх одоо нэг тийм цаг нэрх бах л да. Ер нь яг сүүлийн үед бас их ярьдаг боллоо шүү дээ тий. Харин бас нэг хүндэгдэх үе. Тийм нэг эерэг уур амьсгал бүрдээд байгаа юм болоо гэж харж байгаа байхгүй. Нэг үе одоо төр захиргааны байгууллагууд нь ард иргэдээ сонсдог болчлоо. Тийм ээ? За бизнесийн байгууллагууд нь зөвхөн ашиг олохын төлөө явах болцсон тий. Бас тийм юм. За том нөхөр яаж сайжруулах вэ? Хүнээ яаж боловсруулах вэ? Нийгэмдээ ямар эерэг одоо юу хүрэх үү гэл ингээл явдаг боллоо шүү дээ тий. Тэгэхээр энэ бол нэг талаараа айгуу гоё юу болж байна. А нөгөө талаараа нөгөө ажилчид буюу нийгэмдэр байгаа нөгөө хүмүүс маань илүү урт хугацааны найдвартай ажлын байр хайдаг боллоо. Бас тийм юм. Тий. Тэрээс шүү гэдэг нэг газар очивол би чадна штэ гэл нэг илүү мөнгө авахаа бодгоо болцсон тий. Нэг гоё хамт олонтой 10-20 жилийн. Тэрээс биш нэг үе чинь бол яг хөөхөр ерөөсөө л юу гэдэг чи надаас нэг юм сурсан бол гараал шууд тусгаарлал нэг юм байгуулаад цааш явахыг хүсдэг. Ийм нийгэм үе байлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол монголчуудын хувьд бол хөгжил биш. Би тэгж харж байна. Бас нэг цензур одоо бас нэг цэг дээр ирж ийн л гэсэн үг. Нэг цэг дээр ирж байна. Тийм. Магадгүй одоо энэ хямрал бол бидрийг бас зүүн уулзуур дээр нь авчирч уулзалж байгаа юм болоо. Харин энэ уулзалтыг айгүй тийм бодтойгоор цааш нь ингээд өрсөлдөх хэрэгтэй байхгүй юу? Тэ? Тэгэхгүй юу гэдэг хямарж ингээл хувьчдууд нь бүгд үүдээ хаалгаа нэг шүүмжлэхээс илүү те. Нэг газар бас огтлсгол цаг бас ирж байгаа юм байна. Тэр нь бас нэг мэдээж хоёулаа энэ салбарыг ярьсан. Энэ салбар мэдээж бас нэг тодорхой хэмжээний доороо шатлалтай энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашиг бас энэ дээр хүндэгдэж байгаа. Мэдээж бас та хоёр тэрийн ярилцлагыг бас энэ гар орчууд энэ төрлийн бизнес хийгчдээс анхаарч байгаа. Монгол улсад яг одоо бас нэг гэтээ энэ ч бас нэг хэсэгтээ бас болж ажиллах чадамжийн хувьд бол маш их асуудал байсан. Годамжаар дүүрэн дипломтой ажилгүйчүүд гэж ярьдаг. Одоо яг танай хөнгөн үйлдвэрлэлийн салбар тэр дандаа энэ гар урлалын чиглэлд энэ мэрэгшиж байгаа мэрэгчлэнгүүдийг энэ хэр боловсролын чадамж гэдэг юм ур чадварын хувьд энэ хэр байна вэ? Бааз нууц энэ ямар төвшөнтэй? Тэг яг одоо нөгөө жишээ нь бид нөгөө чихэн өрхийн үйлдвэрээс эхэлсэн шүү дээ. Тэгээ тэр үед бол ингээд хүнээ ингээд сургаал тий. Тэг өөрөө сургаал. Тэгээд хамгийн ойр ихтгэлтэй хүмүүсээ л дуудана шүү дээ тий. За лээ хөшөөлий, найзаа энийг хийгээд тэгээд хажгаад ингэж явж байгаа нэг хөгжлийн үе байна. Ах トゥ нэрээс эсвэл тэрний хүүхэд хамаатан садан гэдэг тийм үү. За ингэж явж байгаад мэдээж дараачийн ингээ гой хөгжөөд олоолаад ирэхэр чинь одоо гаднаас ингээд сэлгэгдэн шүү дээ чинь. За мэдээж ингээ 300 болоод ирэхэр чинь ингээд компани чинь ингээ илүү гой ингээ сэлгэгдээд ирж байгаа байхгүй. Тэгээ бид нар энэ хугацаанд дандаа дотроо ингээ хүний нөөцөө бэлдээд исэн байна. Өөрсдөө бэлдээд исэн байна. Тэгэхээр бид нар яг бэлтгэхээр яг өөрсдийнхөө юмд л зориулж ингээ бэлдээд нь шүү дээ. Гэтэл энэ боловсруучны бэлтгэхийн тулд айгүйх бодлого хэрэгждэг юм байна, хийд юм байна. Би сая ингээ Германы одоо нэг хуралд орлоо л доо. Тэр болохоор аж үйлдвэрлэлтийн 4-р хувьсгал гэдэг сэдвтэй хурал. Тэгээ энд явангаа бас ингээд яамны одоо холбогдох хүмүүстэй зөв явлаа. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлуудтай явлаа. Тэгээ тэд нар юу гэж ярьж байгаа нөхөр бид нар ингээд ийм нэг гоё хийгээд чадцсан. Ингээ гоё бахархаж байгаа айгүй гоё юм ярьж байна. Айгууч олон сайхан хүмүүс одоо гаргасан байна. Зах зээл дээр нийлүүлсэн байна тий. Жишээ нь ингээ бодлоо дэлхийн ур чадварын тэмцээнд сая ороод ирлээ гэж яхад өмнөх жилүүдэд бид нар амжилт болж ирсэн. Сая энэ жил дээр бүр үнэлэхүү багаараа амжилт болж байна тий. Тэгэхээр эн чинь бол тэр салбарт тэр боловсруучныг бэлтгэх гээд байгаа хүмүүсийн хөдөлмөр ш. Бид энийг харахгүй байгаа байхгүй. Гэтэл яг хөхөр аж ахуй нэгжүүдэд тийм мэргэжтэй ажилтаа хэрэгтэй байгаад байдаг. Нөгөө сургуулиудад ажилчнаа ийш нь одоо ажлын байранд шууд зуршлаад нийлүүлэх хүсэл байгаад байдаг. Яан тэнд болохоор ажлын байрыг нэмэгдүүлэх гээд байдаг. Тэгэхээр энэ гурав бол эрт уулзах хэрэгтэй байхгүй. Тий. Эрт уулзаад тий. Эрт уулзаад ингээд тэгэхээр яг хөхөр бид нар нөгөө уулздаггүйг л одоо уулзахаараа би юунаас ашиглал хараад байгаа болохоос биш яг нөгөө бодит ашиг харахгүй л байна л да. Одоо жишээ нь бидний одоо өсөж байгаа юм бол компани яг нэг үе бол одоо нөгөө өөрсдөө ингээд амьд үлдэхийн тулд тэмцэжсэн тэмцэл.
Тэ? Яаж тэр 97% зах зээл дээрээс яаж бид нар хэдэн хувийг эзэлж болох вэ? Тэмцсэн тэмцэл. За өнөөдөр мэдээж бид нар тодорхой үр дүнд хүрж байна. Гэхдээ үнний хажууд худал арай хэтэрхий том байгаа байхгүй юу? Бид үндэсний үйлдвэрлэгч гэж үзээлэдэг, хөлсөө гаргаад үзээлэдэг. Гэтэл нийт зах зээлийн 83% импорт хэвээрээ байгаад байдаг. Тэ? Бид нийгэм чиглэсэн олон арга хэмжээ хийж байна, олон ажил зохион байгуулж байна. Дийлхий болж шүү дээ. Тэгэхээр энэ бол цаг хугацааны асуудал. Цаг нь ирэхээр хүмүүс ойлгодог бол, тэ? Худлаа ярьдаг хүмүүсийг чи аяндаа л хүн ойлгодог шүү дээ. Ялгахтаа тэр юм. Тэгвэл бид нар яах ёстой вэ? Зүгээр сууж болохгүй шүү дээ. Нэг чинь тийм өсөд байгаа энэ нөөцийг чинь улмал цааш нь хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ бид нар яаж нөхөр Орос албаны зах зээл рүү гарч эхэлж байгаа. Судалгаа хийгээд импортын экспортын бүтээгдэхүүн гаргаж эхэлж байгаа. Тэгэхээр бид нар энэ дэр ямар боломж вэ гэдэг одоо 3 жил судалгаа хийлээ л дээ. Тэгэхээр яг л нөгөө 96-7 оны үеийн яг л тэр Монголын нийгмийн нөхцөл байдал яг энэ бүрээд цаашаа энэ ойрхон байна шүү дээ. Яг тэгэхээр Орос хөгжиж байгаа. Гэхдээ Оросын бодлого бас сумдаа хүрэхгүй л байгаа байхгүй юу? Манайхаар бол сумл гэсэн үг шүү дээ. Тийм үстэй тэр чинь их гүрэн. Тийм. Тэгэхээр бид нар тэрлүү нэвчих хэрэгтэй байхгүй орох хэрэгтэй. Тэгээ бид нар сая одоо Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр одоо дэмжлэгтэй гэдэг нь болохоор бидний одоо эрсдэл болон бусад одоо боломжуудыг асуудлуудыг яахын тулд $100 мянган буцалтгүй санхүүжилт төр манай компани өөрөө бас одоо бүтээгдэхүүнийхээ бусад ийм санхүүжилтээ гаргаад Орос улбаны зах зээл рүү гарч байгаа. Тэгээ энэ дээр бол би сая яваад гэрээ гэдэрлээ л дээ. Тэгэхээр энэ нь өөрөө яг хуу бас сонин шүү дээ. Том нийтлэг эрх ашгаараа харуул Монгол улс за яг өмнө нь бол тэр тавилга авдаг ус. Одоо гэхэд Монголын бүтээгдэхүүн бас өөр зах зээл дээр байна. Монголын тэр дунд үндэсний үйлдвэрлэж гэдэг юм уу. Энийг бол бид нээс том ракурсаар нь харуул энэ бидний хувьд бол маш том нийтлэлтэй маш том үр өгөөж маш том нэр хүндийн асуудал. Өнөөдөр Монголыг юугаар харддаг бидний нүүдэлчний соёл бүгдүүлэг амтдал гэж хардаг байсан бол бас нэг үе бодвол өөр. Гэхдээ энд бол яаж нэхлээр яг энд бас яг шүүмжлэх юм бол бас бий. Өнөөдөр хөнгөн үйлдвэрлэлийн тэр дунд энэ аж ахуйн нөхцөл өөр юм анхаарал зүтгэж байгаа. Өөрсдийн гараараа л энэ бүгдийг ажиллаж явж байгаа. Түүнээс бол төр оролцоод та нар энэ дээр оролцоод ингэж үг. Одоо яг би энэ шүүмжийг өндөр хэлж байгаа та сая бас яг холбогдох халдныхантай Германд бас ажил хийсэн мэт тэнд бас багтаа явсан байна. А манайхан яадгүй гэхээр нөгөө хөнгөн үйлдвэрлэлийн нөгөө аж ахуйн нэгжүүдийг манайхан орхитуулаад явчихдаг. Өөрсдөө очиод зээжид эдэлж жагаад ирждэг. А гисэн гэдэж тэр бодлогын хугацаа өнгөрөөд тэр бодлогот нь тэр улсын харилцаанд нь бас оролцох ажлууд ингээ хоошоо татагдах ч гэдэг юм уу ийм шүүмжлүүд бас гарч ирсэн. Энэгээр бас нэг шүүмжлэлийг бас сайнаар давуулж байгаа нэг асуудал бол байх шүү. А би тэр нэг ажлах хүчин дээр бас ярьж гисэн. Өнөөдөр засгийн газраас өнгөрсөн хугацаанд за 4 жилийн хугацаанд ингээд аваад үзчихэв. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэдэг энэ субъектыг механизуулж энэ субъектыг сайжруулахын тулд асрын хүрэн гаргасан. За өнөөдөр ихтэй сургууль сурцж байгаа оюутнууд энд 70 мянган тэтгэлгийг тэнд хамрагдаж байгаа хүүхдүүдэд өгдөг. А тэр хүүхдүүдийг хүчээр бас ингэж барьдаг ч гэдэг юм. Одоо 21 аймагт төвтэй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн. Яг шүүмжлэх гэж байгаа асуудал нь юу гэхээр тэндээс гарч байгаа хүмүүс бүтэн 100%, за 100% бол ядаж 70% ажлын байранд хамрагдаж чаддгүй гэдэг ийм судалгаа бас гараад идэв. А месүүдийнхэн яаж юм те нөгөө нэг одоо яг та бас түрүү хэлжлээ. Энэ хүмүүс ингээ уулздаггүй учраас шаш хатантай юм уулздаггүй учраас өөр өөрсдийнхөө яваад байна. А хэрвээ уулздаг бол одоо шил месүүдээс танахт ажлын хүчин бас авчираад эндээ бас чадахжуулах ч гэдэг юм. Тийм боломж бас байдаг л. Энэ тогтолцоог нь юу гэж хэлэх гэж байна? Ер нь яг одоо манай яг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн энэ салбар чинь юу гэдэг нэг тийм амар бодлого боловсруулаад сайжраад байгаа биш байхгүй юу? Мянганы сорилын сангаас дэмжлэг үзүүлж байна, тий? Амжиргааны түвшин дээшлүүлэх, Германы, Тэрний, Японы гэл ингээл маш олон хөтөлбөрүүд ингээд орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хөтөлбөрүүд өөрсдөө давхар ингээд нэг мэргэжилтэн яналт тавиад хэрэгжүүлэх гэж үзээд байна шүү дээ. Тэгвэл энэ дээр бид нар аягүй гоё овчин тэн дээр ажиллах хэрэгтэй байхгүй тий? Бидний улсын хөгжлийн төлөө, бидний улсын ирээдүйн тэр хүний нөөцийн төлөө тэр хүмүүс ажиллаж байхад бид нар зарим талаараа жоох ингээд хойрог хоошоо суугаад байгаа юм уу гэж би зүгээр миний хувийн бодол тэгж харж байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа яг хөө жишээ нь яг би нэг өөрийнхөө компанийг магтах гэдэг биш л дээ. Манай компанийн хувьд бол сүүлийн бараг 4 жил дандаа энэ мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвдөөс дадлагч авч байгаа. За мэдээж яг эхний жил барилгын технологийн коллеж бас 25
28 оюутан авч дадлага хэлсэн. Гэхдээ Гагнуурын ангийн хүүхдүүд л те. Тэгэхээр манай өнөөдрийн үйлдвэр явуулж байгаа үйлдвэрийн байрыг барилцахад тэр залуучууд гар бие оролцсон гэсэн үг. Бид нар нэгдүгürt одоо юу гэдэг хоёр ээлжээр нэг 150-60 хүн ажиллаж байгаа энэ үйлдвэрийг барихад тэр залуучууд гар бие оролцчихлоо шүү дээ. Тэ? Нөгөөтэйгөр тэд нар өөрсдөө Гагнуур хэлээс сурчиж байгаа байхгүй. Давхар нөгөө нэг бодит одоо нөгөө нэг бид нар цаасан дээр биш өөрийн биеэр үзэж байгаа. Өөрийн биеэр. Тэгээд юу гэдэг тэнд нар чинь туршилт тэгээд манай зүгээс болохоор яг нөгөө гол одоо барих ёстой яг каркасн дээр яг үндсэн нөгөө мундаг чадвартайг нь ягаад нэмэлт нөгөө одоо тийм дээр нь нөгөө залуучууд нь ажиллаад шууд Гагнуур хэлэхгүй шүү дээ. Тэгээд маш сайн Гагнуурчд болдог гэсэн. Тэгвэл ажлын байр нь байхгүй учраас зарим буцаад нөгөө манай компани дээр өөр ажил хийцээ явж байгаа. Мэргэжлээс өөр. Тэгээд хаяа нэг Гагнуур хэлэхээр нөгөөдөл чи очиод аппарат асгаал гагнчдаг. Одоо нөгөө универсал бас нэг. Тэгээ универсал. Тий. Гэхдээ тэр хүмүүсийн анханаас нь яг тэр одоо тэр зөөлөн идлийн мужааны юугаар сургацсан бол энэ чи аягүй сайн болсон ч болох нь шүү дээ. Тэгээд ингээ хараад хахаар бас юу гэдэг бид нар одоо бол яг хүн гэдэг нөөцтэй анхаарах болчихжээ. Жишээ нь компаниуд юу шаарч байгаа нөхөр санхүүгийн нөөцөө л яриад байдаг. Тэг хүний нөөцөө ярьдаг. Тэ? Өнөөдөр юу гэдэг хүнийг ингээ нөгөө чадвараар нь цааш нь хөгжүүлээд явах биш хамгийн ойр байгаа хатуу хамаатан саднаа л нэгдүгээр тавьж идэг. Тэ? Энэ хүн л сурчих юм бол одоо миний хамаг одоо бизнесийг хамгаалаад явна гэж дандаа хамгаалтын бодлого юу байгаа болохоос юу гэдэг хамтдаа хөгжих юм байхгүй. Тий. Тэгэхээр энэ нь өөрөө бас жижиг компаниудын зовлон байт юм л. Цөөхөл байхын зовлон. Би ер нь бол энэ дээр юу гэж ярих гэдэг нөхөр нэг 10 хүнтэй компани бол нөгөө хүний нөөцөө ингээд одоо баг хянах гэж ажиллаад тавьдаг. Тийм. Одоо чинь ингээд аруулаа ингээд хэдүүлээ ажил хийж ийл та тий. Тэгээ яасан чинь чи ингээд нэг хоёрын аваагаар авчихна. За тэгээд 7 үлдчихэж байгаа сте. Тэгээд 7 хүн чинь ингээд та хэдийг ингээд ажиллаад дуусаад ирээ хэртэл ховгнол ингээд нэг тийм ажил хийсэн ч гэсэн дунтхан санагдал өнгөрөх байхгүй. За нэг 40 ажилчин байх юм бол нэг цөөхөн хүн гараа явахад бол явчаад ирэхэд бол нэх мэддэхгүй шүү дээ. Тэ? Бүр 300 болчихвол бүр хинч мэддэхгүй. Хин хаана юу гэдэг мэддэхгүй. Өөр урд ажиллаад хийдэг. Тийм, урд ажиллаад хийдэг болчихно. Тэгэхээр энэ чинь нөгөө хөгжил нь яаж явж байна те? Ямар үед ямар бодлого хэрэгтэй вэ? Гэдэг чинь айгүй чухал юм л да. Месутас бэлтгэгдэж байгаа тэгээд ажиллах хүчний чадамж бас сайн байна гэдэг нөө эсвэл бас үр шимгүй байна гэдэг. Яг гоо зүгээр яг ингээд нөгөө хүний нөөцийн хэрэгцээнд тулгуулаад шууд нөгөө бас онлайн үзээг хүн авчираад сургах чинь хэцүү шүү дээ. Тийм үстэй. Практикжуулах хэрэгтэй. Тийм, практикжуулах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр 2 жил, баг 2.5 жил байгаа шүү дээ. Тэр төвшөнд ингээд тодорхой хэмжээний мэдлэг эзэмшсэн хүмүүс бол өөр ихгүй. Тэгэхээр өнөөдөр яг манайх ингээд барилгын технологи коллеж дээр оюутлын анги нээж байгаа байхгүй. Тэр нь болохоор яг нөгөө өөрийнхөө компанид хэрэгцээтэй оюутныг бэлтгэх. Тэгээ болж бол тэр дунд нь ингээд дадлагжингаа одоо жишээ манай дээр дадлага хийж байгаа хүмүүсүүд бол 300 төгрөгийн цалинтай гардыг. Зүгээр дадлага хийх биш. Ингээд 300 төгрөгийн цалин аваад шууд одоо нөгөө нарийн мэргэжлийн ажлаа хийхгүй ч гэсэндээ ингээд оролцоод явдаг тий. Түрүүн би хэлсэн шүү дээ. Юуны Гагнуурын анги дээр дадлага хийсэн бол тэрний дараа жил тавилгын, байшингийн ингээл модон барилгын ингээл яваад байгаа байхгүй. Тэгэл эдгээр маань өөрөө ингээл чадахчаал ингээл оюутан багтаа суралцаад байгаа. Тэгэхээр бидэрт нөгөө тим системтэйг ингээд бэлтгэсэн болсон хүчин чинь бол яг компанийнхаа нөгөө нэг яг чухал нарийн имийг заагаад өгтөл тэр чинь дороос орчих واخхой суурн байна чи. Суурн багш. Тийм. Бид нар онлайн эзэмшүүлээд дахиад суурийн үгийг л хэцүү юуг нүгийг л хэцүү шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө бэлэн ажиллах хүч хэрэгтэй шүү дээ. Тэ? Одоо чи түрүү хэллээ шүү дээ. Ихэнх нь л ингээд юу гэдэг нөгөө ихтэй сургууль ингээд сонирхоод байна. Тэ? Мэргэжлээ болсон одоо ажилчин байна уу гэж. Ер нь бол ингээд Европ энэ хөгжсөн орнууд ингээд харахаар яг нөгөө нэг мэргэжлийн ажилчид бол өндөр цалин авдаг. За яалч нөгөө нэг одоо юу гэдэг боловсрол эзэмшээд одоо юу гэдэг одоо сэтгүүлч гэдэг бол ерөнхий мэргэжил тий бүр нарийн одоо юу гэдэг мэрэгшээд одоо юу гэдэг ерөн сурвалжлах гэдэг ч юм уу тий эсвэл улс төрийн гэдэг ч юм уу ингээд ирэхээр илүү үнэлэмж нь байж байгаа бол ерөнхий дээр бол энэ дээрээ бол бага үнэлгээ байж байгаа тий харин энэ нөгөө мэрэгчлээ ажилтны чинь нөгөө мэрэгч тусмал нөгөө энэ хүмүүс чинь өрсөлдөх тэр одоо олж байгаа орлогын төвшин бол бараг ойролцоо болж идэг. Тийм л харагдаад байна л да. Тэгэхээр ер нь бол яг нэр хүндийн хувьд болохоор одоо тэр мэрэгчлээ ажилтнгийн нэр хүнд бол аяга өндөр байдаг л да.
тий. Жишээ нь одоо өөрөөр жишээ авъя л та. Би бол можон бохгүй юу? Тэгээ энэ 13-аараа ингээл амьдралаа босгож байгаа хүн шүү дээ энэ бол. Гэхдээ би энэ ажил мэргэжлийг хэтэрхийх голсон. Можон гэдэг үн цэнийг 20 дугаар тавиал тий. Би баг можон хийж ах гэжтэй гэл. Тэгэл ингээл дунд нь тэр нэрчлэл нь бас нийгэм бас нөгөө нэг цар хүрэг болсон ч гэдэг юм. Яг зүгээр энэ бол зүгээр сэтгэлгээний л асуудал шүү дээ. Хог нь. Тий. Тэгээд миний хувьд бас тийм асуудал үүссэн бохгүй юу? Тэгээд юу гэдэг юм сэтгүүлч болоод менежер болоод тий телевизэд ажиллаад ингээл зөндөө явлаа л та. Тэгэл явж бол буцах буух хаяг маань ерөөсөө л энэ 13-гаа хөдөлгөөл тэгэл амаа хөдөлгөж чухал байна шүү дээ. Энэ хооронд бас хугацаа алддаг. Яг уу гэхдээ хүн нөгөө алдаан дээрээ сурах нь чухал гэж яриад байгаа шүү дээ. За та бүхэн бас ярилцах цаг дуусах тохиж байна. Тэгэхээр ерөнхийдөө бас үзэгч та бүхэн бас анзаарлаа. Бид өнөөдөр хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэдэн байна үйлдвэрлэгчид дотоодын бүтээгдэхүүний асуудлыг хөндөж явахд бол нэг л асуудал бас гаргалгаа тавьж байгаа шүү. Өнөөдөр төр хувийн хэвшил нөгөө талдаа иргэд худалдаа авалцч гэдэг юм нийгэмч гэдэг юм. Энэ гурав бас ингэ зөвшөөрлөх хэрэгтэй юм байна. Энэ салбарыг хэрвээ бид нэр цаашид Монголын гэж тодорхойж энэ ажлын байраа засгийн газар тэр төрийнх нь энэ ажлын байрыг нэмэгдүүлэх, энэ ард түмнийхэн хөлөөс үүргээ биелүүлэх. Нөгөө талд энэ аж ахуйн нэгжүүд бараг бүтээгдэхүүнээ бас чанаржуулах, энэ Монголын дотоодын зах зээлдээ бас бий болгох. Нөгөө талдаа нийгэм нь энэ бараг бүтээгдэхүүнээ бодит мөн чанарыг ойлгодог. Тэр илүү нэмэн үрдэг шингэсэн бараа бүтээгдэхүүн хэсэглээ те яг бодит зах зээлээр чанартай бүтээгдэхүүн авах гэдэг юм. Энэ асуудлыг явахад энэ нэг гурван талын бас тогтолцоог бид нар бас тодорхой хэмжээнд бас өөрчлөх гаргалгаа эндээс зайлшгүй шаардлага том болов гэдэг гаргалгааг би хөндөд байгаа шүү. Тэгэхээр хоёулаа бас ярьцлагын төгсгөл бас энэ бест буудан Монголын үйлдвэрлэлийн тэр дундаа будингийн салбарын зах зээлд бас яг харахгүй бас өнөөдөр олонний бас нэг талдаа бест будин гэдэг хүмүүс бас иргэд маань мэддэг боллоо, хүртдэг боллоо. Чанарыг ч мэдэж байгаа шүү. Энэ компанид хоосны товчхон хоёлоо болсон гац хоёр мэдээлэл үг. Хэдэн оноос анх байгуулав одоо хэдэн хүнээс өнөөдөр хичнээн ажилтнтай явж байна. Ер нь яг дотоодын зах зээл тэр жилийн төлгөөгөөр ч гэдэг юм уу тэр төлгөөг дагуулan биелүүлж байгаа төлгөөг алдсан ч гэдэг юм. Энэ асуудлаас хоёлын товчхон нэг мэдээлэл өгөх. Ер нь яг 2004 онд бол зөвхөн миний мөрөөдөл байлаа шүү дээ. Тий, хувь хүний мөрөөдөл. Тэгээ 2004 онд чи би чинь нөгөө тавилга засвал айлаар яваал ингээл судалгаа хийгээл яг энэ тавилга юунаас олж ивдрээд байгаа юм тий. Технологи юу юм тий. Ингээд судалж исэн бол сүүлдээ энэ чинь нэг юм амар надад аяг халтар санагдаад байгаа байхгүй тий. Айлын хаалганууд л би яах гэж сэтгүүлчээр төгссөн юм бэ? Би яах гэж менежер болсон юм бэ? Ерөөсөө телевизэд ажиллая тий. Хэвлэмжийн салбарт ажиллая гэд ингээд орхигдууллаа 6 онд. Одоо 2000-аас 6 он хүртэл тэгээ явж штэ. Тэгэхээр 6 оноос хойш бол нэг 9 он хүртэл бол баг ингээд телевиз хэвлэмжийн компани өөр бас хаалган үдэл ингээд явлаа л та. Тэгээ явж байгаа л үгүй ярьлаа шүү дээ. Миний амьдрал энэ юм байна. Би хөрсөн дээрээ буух хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй нэг ингээд төвхрээл тий. Одоо би чинь сэтгүүлч хүн юм чинь ингээд би одоо микрофон бариад магадгүй зөв асуултад тавьж чадах ч юм уу тий. Миний оюун санаа ерөөсөө нөгөө ахуйтайгаар зурлаад байна шүү дээ. Тийм учраас ерөөсөө энэс тгээс эхлэгээл ахаал нөгөө эхэлж байгаа байхгүй засаал. Тэгээл 5 хүн ажиллуулаад эхлээл. Тэгэд энэ дээрээс харин менежмент хийж байгаа байхгүй. Би тэгвэл менежер хүн шүү дээ тий. Миний тэгвэл энэ гартаа олсон энэ ажлыг яаж менежментийн төвшөнд явах вэ гэдэг судалгаа хийсэн чинь нийт зах зээлийн 93% нь импорт. Тэгэд хүмүүсийн дунд ингээ харахад хүмүүс нэг эргэлзээ байна шүү дээ тий. Хятад юм муу тий. Ер нь нэг юм бидний нэг насны үзэл байна шүү дээ. Хятадд дург тий. Тэр үзэл дээр суурлаад бид нар энийг яаж амжилтанд хүргэх. Гэт энэ дээр л ажилласнараа нэг ямарсан нэг Best Food гэдэг компаниг бий болгоод зах зээлийнхаа одоо тодорхой үеийг эзлээд тий ингээ ажиллаад явж байна л да. Өнөөдөр яг 80 бид нар ингээл их гоё ажиллаад хахад яагаад 83-ны импорт байгаа ойлгомжтой байхгүй юу? Энд чинь ингээ нөгөө орж ирдэг юм чинь байгаад байна шүү дээ. Баг зүтсээ орж ирдэг юм байгаад. Тэгэхээр бид нар яг зөвхөн энэ салбарыг харах биш, ер нь салбарыг нийтээр нь хөгжүүлье. Тий? Яагаад бид нар ингээ байшин барьж болохгүй гэж. Тэгэхээр бид нар Канада технологиг судлаад нэг өдрийн дотор байшин барихыг нотолцсон. Тий? Нотлоод нэвтрүүлгийг хийгээд олон төм төгөөцсөн. 4 хүнд байшин бариад өгцөн тий. Одоо ахаад цаашаа барихад бэлэн. Энэ жил бид нар үйлдвэрийн барьлаа. Боловсруулах үйлдвэр, мод боловсруулах үйлдвэр. Тэгэхээр бидэрт бол одоо модон байшин бол асуудалгүй болно гэсэн. За мэдээж тэн дотор байх ингээд тэр засал интерьерийн асуудлыг бид нар шийддэг болж байна тий. Best Style гэх компани байна. Тэр компанийн хувьд бол
одоо түрүүн би Best House гэх компани ярьж байна л да. Модон барилгын салбарт бид нар 13 оноос хойш ажиллаж байна. Судалгаа хийгээд төмөр каркас болгоол ингээл үзэл ер нь бидэрт хамгийн оновчтой нь бол модон каркас юм аа. Энийг дагсан одоо модны хэрэглээний ахуйг ерөөсөө шийдэхийн тулд Best House-ийн хүчтэй байх хэрэгтэй гэдэг ингээд хөрөнгө оруулалтаа явуулж. Дараагийн нь болохоор Best Style гэдэг компани. Энэ жил бид нар интерьерийн салбар руу орлоо. Олон сайхан төсөл, олон сайхан юм дээр ажиллаа. Тэгэхээр бидэрт боломж байна. Тэ? За ер нь бол за тэгээд яг Best Production гэдэг бид нар нийгэмд бас нэг юм эерэг мессеж хийдья тий. Дандаа энэ хэвлэл мэдээллийн салбарт байгаа хүмүүс чинь ихэнх нь нөгөө байгаль нөхцөл байдлыг ингээл гаргадаг, зөв буруу мессеж өгдөг тий. Сайн ч мууч мессеж өгч юм, мууч мессеж өгч юм. Харин бид нар эерэг мессеж өгч байгаа байхгүй. Гэр бүлийн аз жаргалын тухай л ярив. Ер нь бол та өнөөдөр энд ажил хийж байна те би энд ажил хийж байна. Гэхдээ бидний төвлийн зорилго бол гэр бүлүүд нь л аз жаргалтай байх хэрэгтэй. Тийм үстэй. Чи өнөөдөр залуу хүний хувьд гэрээсээ те босготоо нэх гоё ингээд сунаагаад те гоё юм зөөлөн орон дээр унтлахын орон дээр ингээд сунаагаад босох юм бол чамд аз жаргал өмсдөж байгаа байхгүй. Тийм үстэй. Тэгээд чи зочны өрөөндөө ороод ингээд ячаад нэг те за яг нэг сонир гарчглана те нэг зөвлөөр зурагт үзэн ингээд яг тийм амьдралтай хүмүүс цөөхөл байгаа хэл. Гэхдээ гоё мөрөөдий л та тийм биз. Тэгээ нэг гоё гарчглахад те нэг гоё ингээд гоё буудан дээр ингээд суучаа те. За тэгээ босоод эхнэрийнхээ бэлдсэн цайг сайхан уулаа. Гараа явахдаа те нөгөө хүүхдүүд маань гараа явцсаагаар энэ буудан дээр үс зогсчоод энэ тавилга хэрэгсэлтийг ингээд нураагаад бүх аюул болцсон байх үедээ санаа зовхгүй. Тэ бүх эрсдэл нь шийдэгдсэн тэр гоё ахуй дотор хүүхдүүдэд үлдээчихэд тэгээд чи зөрөгтэй гэрээсээ тэр гоё интернет дундаас тэ чиний дуртай өнгө тэ чиний тэр хоббинууд бүх ингээд хандаа байгаа энэ гоё шийдэл чинь чамд бол ажиргал авчирна шүү дээ. Хов хүний тал. Өнөөдөр яхаа харахгүй энэний цаана хинч бай өнөөдөр таач гисэн байна би ч гисэн байна. Энэ чи гэр бүл гэдэг чинь бол бидний хамгийн үнэтэй шүү дээ. Гэхдээ тэр үнд тэр одоо юун дээр чинь бид нар яг ясан дээр бол итгэхгүй цагаал өнгөрөөж байгаа шүү дээ. Унтаж 8 цагийн өнгөрөөж юм тий. За ер нь бол их ажилттай үед бол за ажлын 8 цаг бол ойлгомжтой. Гэхдээ заримдаа бас ажилдаа дуртай юм бол илүү цагаар ажиллах зөндөл юм байна шүү дээ. Найз нөхдөйгөө уулзсан гэрэлтэй байгаа итгэвтэй цаг чинь цөөхөн баггүй. Тэгэхээр бид нар ялангуяа тэр үн цэнийг л бүтээх хэрэгтэй. Харин тэр нь их үн багтай байг. Бас тийм. Тий? Бид нар яагаад ингэ юу гэдэг бидний имийг заавал хөдөлж явах хэрэгтэй гэдэг их үн яриад байх хэрэгтэй. Тэ? Тэр гоё үнцнийг бүтээхийн тулд бид нар ажилтдаг бай гэсэн ийм л дээврд ор нэг 4 компани за нэг 300-аар ажиллаж. За дийлэнх ажилчид маань бол буудан дээр байдаг 260 ажилч юм бол яг буудан дээр ажиллаж байгаа. Гэхдээ бид нар өнөөдөр зөвхөн одоо юу гэдэг Монголын зах зээлийг хараад суух биш тэр үйлээ шүү дээ. Орос улсын зах зээл дээр гараад өнөөдөр ийшээ бид нар яг хөлийн цаана ингээ гаргахын тулд нэг буудан тутам 500 мянган төгрөг төлж байгаа байхгүй тий. Гайл татвар одоо орчин албаны талд тийм үү. Тэгвэл тэр хөлийн цаана бид нар яг үйлдвэр байгуулчихад Солонгос яваад ажилдаг биш. Ягаад хөлийн цаана гараад манай ажилчид тий хүн бас энэ чадвартай нуур чадвартай залуучууд ажиллаж болохгүй гэж гэдэг юм төсөл явж байгаа. Тэгээ тэрний эхлэл нь бол одоо нөгөө импортоор гаргаж эхэлж шít, экспортоор гаргаж эхэлж шít. Дараагийн юм бол тэр зах зээлээр үйлдвэр барих юм зорилготой байна. Гэхдээ энэ бол юу гэдэг нөгөө яг миний хувьд мөрөөдөл байна л та. Гэхдээ одоо нөгөө би хэлээд байгаа шít. Нийгэм нь гоё хүлэмжрүү дэмжиж тий төрийн байгууллага нь зөв хараад тэгээ бид нар энийхээ төлөө ингээд ирж буцахгүй харж чадах юм бол айгүй ойрхон байна шүү дээ. Тийм эцэст. За баярлалаа. Та тэр ялцах цагийн хүрээд өндөрлөж байна. Зарим хүмүүс ихтэй бидний нээлттэй хөнгөний хүрээд өндөрлөж байна. За бид энэ удаад мөн л бас өнөөдөр хөнгөн үйлдвэрлэлийн салбар тэр дундаа энэ яг нийгмийн хажууд шатанд байгаа энэ салбартаа тэр дундаа Best Building компани за үйл ажиллагаа тэдний бас энэ нийгмийн зах зээл улс төрийн гаргалгаанд бас тавьж байгаа саналыг энэ удаагийн нээлттэй хүн нэвтрүүлгээр хүргэлээ анхаарал хандуулсан үзэгчтэй баярлалаа.